Энд миний уяалах фаал байна. Би танд юугаар туслах вэ? Сайн уу? Юу байна саал? Юмгүй дээ. Би дараагийнхын хичээлээр юу заах вэ гэд бодож суун. Магадгүй чи надад тусалж чадах байх. Би дүрснөө цуглуулж эхэлж байгаа л да. Өө тийм үү. Энд байгаа дүрсүүдийг хараач. Би эднийг хэрхэн ялгах аргаан олохгүй байна л да. Ойлголоо. Тэгвэл та дүрсүүдээ ялгахын тулд ангилах нэг арга байна. Эхний арга нь дүрс бүрд хэдэн тал байгааг олох арга байгаа юм. Тэгэхээр та энэ аргаар эдгээр дүрсүүдийг хичнээн талтай болохыг харцгаая. Тэгвэл би яаж олох юм бэ? За, эхний дүрс энд байна. Энэ бол нэг тал. Бид энэ шулуун зураасыг харж байна. Энэ зураас нь хоёр өнцгийг холбосон байна. Үүнийг нэг тал гэнэ. Тэгвэл энд хоёр тал, гурван тал, дөрвөн тал байна. Тэгэхээр энэ дүрс дөрвөн талтай байна гэсэн үг. Ойлголоо. Тэгвэл энэ дүрс хичнээн талтай вэ? Энэ дүрс үү? Яг ижилхэн шүү дээ. Энэ дүрс нь 2, 3, 4. Дөрвөн талтай байна. Тэгвэл энэ дүрс хичнээн талтай юм. Энэ дүрс үү? Энэ үнэхээр сонирхолтой санагдаж байх. Энэ үнэхээр сонирхолтой санагдах байх шүү. Энэ дүрс нь ямар ч өнцөг байхгүй учраас ямар ч тал байхгүй гэсэн үг. Учир нь ямар ч өнцөггүй дугуй дүрс болохоор л тэр шүү дээ. Тэг талтай гэж тэмдэглэчихье. Тэг талтай, тэг өнцөгтэй. Одоо харин бүх дүрснийхээ дээр нь биччихье. Энэ дүрс нь дөрвөн талтай. Бид өнцгүүдийн тоолъё л доо. Нэг дэх өнцөг, 2, 3, 4 өнцөг байна. Дараагийн дүрс маань энд байна. Энэ бас л дөрвөн талтай байсан. 1, 2, 3, 4 өнцөг байна. Тиймээс эхний болоод энэ дүрс хоёр маань ижилхэн гэсэн үг. Харин энэ дүрс маань тэг өнцөгтэй, тэг талтай. Тэгвэл логоо өнгийн дүрсийг яах болж байна? За, харж байгаарай. 1 тал, 2 тал, 3 тал, 4 тал. 1, 2, 3, 4 өнцөгтэй. Тэгвэл мөн л дөрвөн өнцөгтэй, дөрвөн талтай эдгээр дүрсүүд байна, ижил болж байна. Тэгвэл энд байгаа дүрсүүд бүгдээрээ дөрвөн тал, дөрвөн өнцөгтэй гэсэн үг үү? Харин энэ хамгийн сүүлд байгаа дүрс нь дөрвөн талтай, дөрвөн өнцөгтэй юм шиг санагдахгүй л байна да. Хэрвээ бид тоолоод үзэх юм бол 1 тал, 2 тал, 3 тал байна. Тэгэхээр энэ нь 3 талтай байна. Харин бид өнцгийг тоолох юм бол 1 өнцөг, 2 өнцөг, 3 өнцөг байна. Баярлалаа авгахсаал. Гэхдээ би сэтгүүл дээрээс дүрснүүдийн талаар уншиж байсан л да. Тэнд бичиж байсан дүрсүүдийг ялгах өөр аргыг би мэдэж байна. Тэр арга нь хамгийн энгийн бөгөөд талууд нь ижил хэмжээтэй байна гэж байсан. Тэгвэл энэ дүрсүүдийн аль талууд нь ижил хэмжээтэй байгаа юм болоо? Ойлголоо. За, үүнийг харжээ. Хэрв чи энэ дүрсүүдийг харах юм бол дөрвөн талтай боловч энэ талыг нь ногоон өнгөөр, харин энэ талыг нь ягаан өнгөөр тэмдэглэхэд мэдээж ногоон тал нь ягаанаас богинохон байна. Тиймээс энэ дүрснүүдийн дөрвөн тал нь дөрвүүлийн хоорондоо яг ижил хэмжээтэй биш байна л гэсэн үг. Гэхдээ бид энэ дүрсүүдийг харах юм бол энэ тал нь энэ талтайгаа ижил урттай юм шиг харагдаж байна. Мөн энэ талтайгаа энэ ч талтайгаа ижил юм шиг харагдаж байна. Тиймээс энэ дүрсүүдийг дөрвөн тал нь хоорондоо ижил урттай юм шиг харагдаж байна. Харин энд мөн л дөрвөн талтай дүрс байна. Энэ тал нь энтэйгээ адилхан урттай, харин энэ нь энтэйгээ адилхан урттай байна. Харин энд бидэнд гурван талтай дүрс байна. Энэ тал нь энэ талтайгаа ижилхэн харагдаж байна. Мөн энэ талтайгаа ч бас ижилхэн урттай харагдаж байна. Ойлголоо саал. Баярлалаа. Одоо бид дүрснүүдийн цуглуулгаан ялгаж чадхаар боллоо.